За x квадратаас асах нь 3x-ийг хуваах нь x квадратаас асах нь 9. Ерөнхий хасах нь 9-ийг хуваах нь x квадратаар нэмэх нь 3x гэсэн энэ илэрхийлэл бодъё. За энэ илэрхийлэл бол ер нь ачааллын хувьд бол анхан шатны хэмжээний илэрхийлэл байгаа. За тэгэд энэ алгебрийн илэрхийллийг бодох дөрмөө эвлээд бичих нь бид чухал байна. За тэгэхээр нэгдүгээрт юу их ёстой юм бэ гэхлээр нэгдүгээрт энэ хуваар дээр ажиллах ёстой. За энэ хувааруудыг энийг нөгөө за анхны тоон үржигдэхүүн гэж үржигдэхүүн задлах гэж ярьдаг шүү дээ. За түүн шиг эдгээрийг энэ хувааруудыг бол үржигдэхүүнд задлана. За үржигдэхүүнд яагаад задлж байгаа юм? Шалтгаан юу вэ гэдгийг нэгэрт ойлгох ёстой. Үржигдэхүүнд задлах. За энийг задласнаар бид нар ямар үр дүнд хүрэх юм? Үржигдэхүүнд задлах. За энийг үржигдэхүүнд задласнаар энэ хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олох болно. Энийг олох. За энийг олсноор ямар үр дүнтэй гэхлээр бид нар ерөнхий хуваар юу болох юм энийг гаргах олох чадвар боломжтой болчихно. За ерөнхий хуваар олсноор дараа нь энэ алгебрын бутархай хасагдагч ба хасагч бутархайнууд дээр за гүйцэгч үржигдэхүүн өгөх. Гүйцэгч үржигдэхүүн олох, гүйцэгч үржигдэхүүний олох юм боломжтой болдог. Тэгэхээр эдгээр энэ дарааллыг л чи алдахгүй байвал нь энэ бутархайг бодоход маш хялбар болно. Одоо бүгдээрээ үйлчлэхий. За тэгвэл нэгдүгээр бутархайн хувааруулан за x квадратаас хасах нь 3x хуваах нь x квадратаас хасах нь 9 гэсэн энэний хувьд ажиллана. Тэгвэл хүртвэрт байгаа x квадратаас хасах нь 3x гэдэг чинь энэ бол x-ийг үржих нь x гэж задарна. За нэг хамгийн анхан шатны хэмжээний хүүхдэд зориулж хийж байгааг ойлгоорой. За энэ хоёуланд нь x гэсэн ижил үржигдэхүүн байна. Тэгвэл тэрийг хаалтна юм ерөнхий үржигдэхүүн гаргачих. За тэгэхээр эндээс нэг x-ийг авсан учраас нэг x нь үлдлээ хасах нь ардлын хасагчаас 3 үлдлээ. За тэгвэл бидний хүртвэр маань x-с хасах нь 3 гэсэн ийм илэрч байна. Одоо хуваар x квадратаас хасах нь 9 гэдэг бол x квадратаас хасах нь 3-ын квадрат гэсэн. За энэ бидэнд квадратуудын ялгарын томьёо гэж энийг үзсэн байгаа. Энэ нь ийм хоёр хаалт бол задардаг. Тэгэхээр энэ хуваар бол x-с хасах нь 3 x дээр нэмэх нь 3 болж задрах нь. За тэгээ энийг цааш нь явах нэмэлтээр хийчихээ. Тэгэхээр x-ийг x-ээр үржүүлэхээр x-ийн квадрат. Энэ x-ээр энэ 3-ыг үржүүлэхээр нэмэх нь 3x. Сөрөг 3-аар энэ x-ийг үржүүлэхээр хасах нь 3x. За сөрөг 3-аар 3-ыг үржүүлэхээр хасах нь 9 гэд энэ хоёр хураагдаад эсрэг тоонууд болчихно. Эсрэг тооны нэлбэр тэгтэл хэлсэн. За энэ нэлбэртэй болсон. Тэгвэл энэ маань ер нь x-с хасах нь 3
X-дээр нэмэх нь 3. За тэр дараагийн боцорхоо хүрэхгүйгээр энэ чинь энэ хоёр чинь ингэж хураагдаад ер нь үл энэ X-дээр нэмэх нь 3 болох юм. Одоо бүгдээрээ хасагч боцорхоо хувьд ажиллая. За ерөнхий тэмдэг энд ингэж хасах нь X квадрат дээр нэмэх нь 3x. За сөрөг тэмдэг тавьчих 9. Энийг бид энэ дээр задлсантай ижилхэн энэ бол нэмэх нь 3 болж гарч ирэх нь. За энд бол хураагдах зүйл байхгүй юм байна. За ингээд илэрхийллийг хоёр аргаар бодъё. Нэгдүгээрт нэг энэ өөрийнх нь байгаагаар энэ дээр бод эндээс тэнцүү гэж тэнцүү. За энэ чинь x квадрат хасах нь 3x ваах нь x дээр нэмэх нь 3 x-с хасах нь 3 боллоо. Хасах нь 9 x гараад x дээр нэмэх нь 3 болсон. За тэгвэл бид нар энэ дөрөв бичсэн шүү дээ. Эхлээд үржигдэхүүн задлалцсан. За тэгээд энэ бичсэн дөрөв ёсороо за хуваарийн 2 боторхой буюу энэ x квадратаас хасах нь 9 эхний тоо. Дараагийн тоо x квадратээр нэмэх нь 3x. Энэ хоёр тоонд зэрэг хуваагдах хамгийн бага тоо болно гэж бид тоон дээр ирдэг. Тэгэхээр x-с хасах нь 3 x дээр нэмэх нь 3. За энэ ард талынхаас бидэнд ийм хуваар орж. Тэгэхээр энэ хаалтанд байгаа энд x орж ирлээ. Энд x-с хасах нь 3 гэсэн ийм хаалт орж ирлээ. За үүнийгээ цааш нь бодъё. Тэгэхээр энэ хоёрыг одоо ерөнхий нэг хуваартай болгочих. За одоо гишүүнчлэл үржүүлээ. X квадратыг x-ээр үржүүлээ. X. За сөрөг 3x-ийг x-ээр үржүүлэхээр хасах нь 3x-ийн квадрат. За 9-ийг x-ээр үржүүллээ. Тэгээд хасна 9x. За сөрөг 3-ыг сөрөг 9-ээр үржүүлэхээр нэмэх нь 27. За тэгвэл одоо бид энд ямар ажиллагаа хийгдэх вэ гэхээр x 3. За эхний энэ хоёрыг бүлэглээд эндээс x-ийг гаргачих. Тэгэх юм бол x-ийн квадрат гаргачих. Тэгэхээр x-с хасах нь 3 боллоо. За хойдлын хоёрыг сөрөг хаалтанд оруулчих. Сөрөг хаалтанд оруулаад 9-ийг гаргачих. 9-ийг гаргачихлаар x хасах нь 3 боллоо. За одоо үүнийг цааш нь энийг үргэлжлүүлээд хийчих. За энэ дор хийлээ шүү. Энийг энд хийлээ. За тэгвэл тэнцүү. За тэгэхээр хүртэл дээр x-с хасах нь 3 гэсэн ерөнхий үржигдэхүүн гарсан. Тэгэхээр x квадратаас хасах нь 9 гэсэн анхны хоёр ерөнхий үржигдэхүүний арын хаалтанд орлоо. За x-с хасах нь 3, x дээр нэмэх нь 3. Тэнцүү. За одоо энд энэ хоёр хураагдлаа. За энэ маань цаашаа дахиад хоёр хаалт болох нь шүү дээ. Нөгөө квадратуудын ялгарын тооны ёсоор ийм бодлоо. Хуваарьт x дээр нэмэх нь 3. Энэ хоёр хураагдлаа. Тэгэхээр x-ний
x дээр нэмэх нь 3 гэсэн. За ийм хариу байхгүй байна. Байхгүй. За тэгвэл одоо энийг дараагийн арга. Хоёрдугаар арга. За нөгөө энэ хоёрыг хураацсан шүү дээ. Тэр хураачихлаар энд юу үлдсэн гэхээр эхний бутархай чинь нөгөө ийм үлдсэн шүү дээ, тийм ээ. И гэсэн x дээр нэмэх нь 3. Арт талын хаалтбал и гэсэн x дээр нэмэх нь 3. Энд 9 үлдсэн. Энэ хоёрыг бодъё. Тэгвэл эхнийхтэр ерөөсөө энд ерөнхий үржилтийг x л ярих нэ. За энэ бол их цомхон их аятайх юм байна. Тэгээ одоо хуваар бол энэ боллоо. Тэгээ хасах нь эс гэхлээр бидний яг одоо энэ шатанд ирчихэж байна. За энэ шатанд ирэхлээр x-ээс хасах нь 3, x дээр нэмэх нь 3, гэсэн x дээр нэмэх нь 3. Энэ хасах байгаа шүү дээ, тийм ээ. За англиар энэ хоёр хураагдаад x-ээс хасах нь 3, x гэсэн ийм хариу гарч ийн. Тэгсэн чи энд тийм хариу байхгүй байх юм.